дэмийн тотал бол ганцхан одоо бага насны хүүхэд ч юм уу жимсний эмэгтэйчүүдийн тотлын асуудал бол биш. Энэ одоо Монголын нийт хүн амын эрчүүд, одоо настангууд, сургуулийн хүүхдүүд ч гэсэн амарна. Ялангуяа дэмийн тотал бараг бага насны хүүхдийн тотлоос илүү сургуулийн насны хүүхдийн тотал нь илүү өндөр. Сайн байцгаана уу? Нүби хүүхдийн сангийн подкастын маань ээлжид дугаар эхэлж байна. Энэ 7 хоногийн маань дугаарт манай байгууллагын хоол тэжээлийн хөтөлбөрийн мэрэгчлэлтэн мөнх жаргалагч маань ирсэн байна. Баярлалаа. Баярлалаа. Урьсанд баярлалаа. За эхний асуултаа илүү хувь хүн талаас нь асууя гэж бодож байна. Таны ажил мэрэгжлийн замнал хэрхэн өрнөсөн бэ? Нүби хүүхдийн санд анх ажилд орсон түүхээ хуваалцвал мөн одоо ажиллаж байгаа мэрэгчлээ яагаад сонгох болсон бэ? Тэгэхээр ажил мэргэжлийг одоо сонгоход одоо хамгийн чухал өргөтөн байсан бол манай ээж гэж бодож байна. Ягаад гэхээр манай ээж эмч, би өөрөө эмч мэргэжилтэй. Тэгээ бүр бага багасаа одоо ээжигээ дагаж эмнэлэг дээр очиж жижүүр хийхт нь хамт хондог байлаа дүүтэйгээ хамт. Ягаад гэхээр манай аав гадаад сурдаг байсан. Тэр үеэс одоо бүр бага багасаа л би өөрөө эмч болно гэд шийдсэн. Тэгээд энэ мэргэжлэрээ сураад хүний хэмжээ мэргэжлэлээр төгсөөд дотрын эмч, дотоод шүүрлийн эмчийн мэргэжил эзэмссэн. Тэгээ яг дотоод шүүрлийн мэргэжлийн одоо мэргэжлэрээ би диабетийн төвд ажиллаж байсан. Тэгээ яг диабетийн төвд яг чихрийн шижин гэр одоо өвцөн өвчтнүүдтэй ажиллаж байхад бас нэг хамгийн чухал одоо арга хэмжээ нь бол үнэхээр хоол тэжээлийн асуудал байсан. Тэгэхээр энэ сонирхолтой байсан учраас би яг хоол тэжээлийн чиглэлээрээ одоо мастрын зэрэг хамгаалсан. Тэгээд төгсж ирснийхаа дараа хоол тэжээлийн одоо мэргэжилтнэр зөвлөхөөр гэх юм уу Азийн хөгжлийн банкны одоо хоол тэжээлийн төсөл дээр ажиллаж илаа. Тэгээд тэрний дараа Нүби хүүхдийн санд 2012 оноос ихтэйд ажиллаж байна. Яг яаж Нүби хүүхдийн санд орсон бэ гэхээр яг харьцангуй миний Азийн хөгжлийн банкт ажиллаж исэн хоол тэжээлийн төсөл бол бас яг бага насны хүүхдийн хоол тэжээлийн хараг тутлыг бууруулах төсөл байсан. Тэгээд тэр төсөл дээр ажиллаж авах хугацаанд яг энэ Нүби хүүхдийн сангийн зар одоо 3 удаа зарлагдсан байдیں۔ Тэгээд би яг тухайн үед бас нэг санаанд ороогүй явжсэн чинь манай хамтарч ажиллаж исэн хүмүүс багш нар маань чинь төсөлдөө Нүби хүүхдийн санд одоо ийм ажлын байр зарлагдсан байна. Тэгээд чинь өгөөч гэд зөвлөсөн. Тэгээд 3 дахь удаагийнхын зарлалтан дээр би материалаа өгөөд тэгээд сонгон шалралтанд орсон баг. Тэр чинь 13 жилийн өмнө гэсэн үг юм шүү дээ. 13 жил. Хөвчлэн нөгөө хүмүүсээс асуухаар одоо дуучин жүжигчин хүмүүс л ээжигээ дагаж явж байгаа, даавыгаа дагаж явж байгаа гой санагдаад энэ мэргэжлийг сонгосон гэлдэг ш. Тэнгүүд яг анх удаа би эмч ээжигээ дагаж явж байгаад надад гой санагдаад ингэ сонгосон гэсэн түүх сонсож байна бас сонирхолтой юм байна. За одоо хоёлаа яриагаа жоохон мэргэжлийн тал руугаа оруулал ялангуяа нөө сүүлийн жилүүдэд ерөнхийдөө хүмүүсийн амьдралын юм аяг идэж ууж байгаа зүйл их өөрчлөгдөж шүү дээ. Таас нөө мэргэжлийн хүний хувьд одоо салбарынхаа хөгжлийг ингээд нэг 10 жилийн зайтай харуул бас хүмүүсийн амьдралын хэм маягт идэж ууж байгаа зүйлд нь гарч байгаа өөрчлөлт энэ эргээд нөгөө эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж ингээд ажилласан зүйлээ хуваалцвал. Тэгэхээр хоолтын хувьд бол мэдээж маш их өөрчлөлт орсон. Яг өмнөний одоо үндсэн шалтгаан нь бол хүнсний орчин одоо Монгол улсын хэмжээнд маш их өөрчлөгдсөн шалтгаан нь гэвэл одоо бүгдээрээ мэдж байгаа те дэлхийд даяар глобалчлал явагдаж байна. Улс хоорондын одоо худалдаа маш их нээлттэй болсон. Түн дотор одоо хүнсний худалдаа олон улсын хооронд маш одоо эрчимтэй хурдтай өсөж байна. Тэгээд мэдээлэл харилцаа бас маш их одоо өссөн байгаа. Тийм болохоор яг монголчуудын хувьд бол гаднаас бол маш олон одоо импортын одоо хүнс маш олон төрөл одоо нэмэгдсэн байгаа. Тэгээд уламжлалт одоо хоолтын байдал өөрчлөгдөж байна л да. Харьцангуй гол монголчууд ч юм яг нэг сүйд цагаан эдэн дээр суурилсан мах одоо иддэг. Тэгээ бас нэг гурил үрдэрэн бүтээгдэхүүн иддэг. Цөөхөн нэр төрлийн боловч бас шимтэй хоол хүнс хэрэглэдэг ард түмэн. Тэгээд яг энэ дэлхийн одоо хүнсний худалдааны даяарчлалтай холбоотойгоор бол мэдээж сайн зүйл бас байгаа. Бас сөрөг хандлагч гэсэн бас ажиглагдж байна. Тухайлбал одоо сайн талаас нь харах юм бол яг монголчуудын тунд хүнсний ногоо
жимсний хэрэглээ бол нэлээд олон төрлөөр нэмэгдсэн байгаа. Ялангуяа хүнсний ногооны хувьд бол хот хөдөөгүй нэлээд олон төрлийн хэрэглээ бол нэмэгдсэн байгаа. Харьцангуй жимс над үнийн өсөлтөөс шалтгаан өндөр үнэтэй байгаа учраас бол харьцангуй ногоог бодвол харьцангуй бага хэмжээгээр дэлгэрч байна. Тэгээд тэрнээс гадна амьтны гаралтай ураг ялангуяа улаан махны хэрэглээ маш их байна. Одоо сүрэг талан ч юм уу сүү цагаан эдэ хэрэглээ буурсан байна. Тэгээд бас нэг одоо сүүлийн үеийн чиг хандлага нь бол хит боловсруулсан хүнс одоо ультра процессed food гэж ярьдаг тий хит боловсруулсан одоо бодис ботлон задлцсан ямар ч одоо хүнсний одоо бие махбодын одоо үйл ажиллагааг дэмжих ямар ч тийм шин чанаргүй ийм хит боловсруулсан одоо хит өндөр чихэр давас өөхтөс агуулсан хүнсний хэрэглээ маш ихээр нэмэгдсэн. Энэ хамгийн одоо сөрөг тал нь бол ийм байгаа. Тэгэхээр яг энүүнтэй холбоотойгоор яг Монгол улсын хувьд бол одоо 1990-ад оноос хойш сүүлийн 20 жилийн дотор бол хоолт ижилийн тутлын эмгэгүүд тураал бол маш эрчимтэй буурсан. Энд бол одоо үнэхээр барах ууштай. Бараг одоо 90%-аар ялангуяа хоолт ижилийн цашмаг тутал тий 90% буурсан байна. Осволт цэцэрлэлт хоолт ижилийн архаг тутал бол 70%-аар буурсан байна. Гэтэ бас сүүлийн судалгаагаар бас нэг одоо буцаж иргэсэн шинж ажиглагдаж байгаа. Хэдийгээр одоо энэ хоолт ижилийн тутлаадаа буурсан шинж сайн шинж ажиглагдаж байгаа боловч бид нар одоо өшөөд одоо шинээр хоолт ижилийн одоо илүүдэл гэх юм уу те илүүдэл чинь тархалт бол маш огцон одоо хурдтайгаар хүн амын дунд ялангуяа хүүхдийн дунд сүүлийн 15 жилд бол маш их нэмэгдсэн. Тэгээд бидний бас нэг ямар нэгэн прогресс одоо ахис гаргаж чадахгүй байгаа нэг одоо үзүүлэлт бол амин нэмэр цэцгийн тутал. Энэ бол манайх нэг зүүн төрлийн хоол хүнс сэргэлж байгаатай холбоотойгоор тутлын олон төрлийн амин нэмэрцийн тутал өргөн тархалттай. Энэ дээр бол манайх бас зоригтой ахис гаргаж чадахгүй байгаа. Манай нүбэ хүүхдийн сангийн хувьд олон хамтарч ажилладаг байгууллагуудтай мэргэжлийнхаа чиглэлээ яамтай хамтраад маш олон төрлийн судалгаа хийдэг. Бидэд evidence generation гэдэг англи дээр хэлээддэг бол илүү нөгөө нотлохоо баримт гаргаж ирэх юм судалгаанууд жишээ нь одоо нийгмийн үзүүлэлтийн төвөр судалгаа саяхан бас бид нэр үндэсний хоолт ижилийн зургаар судалгаа хийсэн. Зэрэг энэ том судалгаануудаас гарсан одоо анхаарах шаардлагатай юм гол үзүүлэлтүүдээс та дурдж өгвөл. Тэгэхээр яг нүбийн хүүхдийн сангаас одоо санхүү техникийн тусалцаа үзүүлдэг яг хоол ялангуяа хүүхдийн хоолт ижилийн байдлыг үнэлдэг хоёр том судалгаа байгаа тий. Тэгэхээр хамгийн сүүлийн одоо судалгаанууд бол 2023 онд нийгмийн үзүүлэлтийн төвөр судалгаа мөн одоо 2023 онд хоолт ижилийн үндэсний одоо 6 дахь судалгаа хийгдсэн байна. Тэгээд хамгийн сүүлийн одоо датанаас харахад урд нь одоо ажиглагдж байгаагүй шинэ чиг хандлага бас гарсан байгаа. Тухайлбал бид нар одоо 2017 оны хүртэл хүүхдийн хоолт ижилийн тутал ингээл буурал байна. Бид нар одоо тураал өсөлт тоцролт буурал байна гэдэг тогтмор ингээл бууралтай явж исэн бол хамгийн сүүлийн судалгаагаар өсөлт тоцролт ялангуяа одоо хүн төлбөрийн өсөлт тоцролт бол нэмэгдсэн байгаа. Хуучин одоо 2.3% байсан бол одоо 3.6-гээ бараг 2 дахин нэмэгдсэн ч юм уу тий. Мөн одоо хоолт ижилийн цашмаг тутал бид нар одоо ард түмний дунд нэрснээр бол тураал. Энэ бол хуучин бид нарт 1%-аас хэтэрдэггүй байсан бол одоо 2% гарцсан. Ялангуяа төвийн үсийн аймаг одоо орон нутаг Улаанбаатарт оруулаад тий 4.4 гээд бараг 5% орчуул энэ ч одоо нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал болно шүү дээ. Тэгээ энэ тураалын үзүүлэлт ингээ нэмэгдсэн байгаа. Тэгээд бас нэг сүүлийн нэг шинэ хандлага нь болохоор яа тутлын эмгэг манайх баг нь 2010 оны хүртэл одоо яа тутлын эмгэгийг буруулсан одоо хамгийн сайн жишээтэй орны тоонд ингээд ороо явж исэн бод одоо хамгийн сүүлийн судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тий хүүхдүүдийн дунд яа тутлын эмгэг одоо өргөн тархалттай гэд гараад ирсэн. Энэ бол маш одоо харамсалтай үзүүлэлт. Тэгэхээр энэ бол одоо бид нар яа тутлын асуудалтай дэлхийн цөөхөн орнуудын нэгний тоонд ороод багтаа явчихж байгаа байхгүй юу. Тэгээ энэ одоо нэлээд одоо том урхралт болсон. Одоо хүүхдийн тархалт бол өссөн одоо 2010 оны үзүүлэлтийг 2025 одоо 3 оны датад ингээ харьцуулахад байна шүү дээ. Хүүхдүүдийн илүүдэл чинь 6 дахин өссөн.
тэн дотроо тархалт нь 14 дахин өссөн байгаа байхгүй юу. Маш одоо үнэхээр одоо аюулын харант дэлтэн гэж манайха ярьдаг шүү дээ тийм хэмжээд одоо хүрсэн байгаа. Аминд мэрц бодисын тутлын төмөр тутал тий жирэмсэн эхчүүдийн дунд өндөр байна. 5 хүртэлх насны хүүхдийн дунд бас жирэмсэн одоо хөлөгчүүдийн дунд цус багталт өндөр байна. Хүн болгон бас мэдж байгаа Монгол улсын дунд одоо хүн амын дунд бараг хүн болгон талгаа дараалан амин дэмийн дуталтайгаа энэ үзүүлэлт бас л хэвээрээ нийт одоо хүн амын 90% нь амин дэмийн одоо түвшин хангалтгүй одоо дуталтай байгаа гэсэн тав үзүүлэлтүүд гарсан байгаа. Таны амин дэм дурдсных яг нэг хоолт ижил үндэсний судалгааны үр дүнг бас харж ирсэн чи яг тийм бисэн ялангуяа хүүхэд тэгээ жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү өндөр байт юм шиг лээ те 90%. Гэтэ би бас нөгөө яг мэрэгжлийн юуг нь буруу хэлж магадгүй энийг бас тайлмаар нь танаар тэрээс асуумаар байгаа нөгөө insufficiency тэгээ deficient гэдэг өөр юм шиг үл англи дээр одоо нэг нь бодвол тутмаг нөгөөтг нь болохоор хүний биед байгаа D витаминых нь хэмжээ нь айгуу тийм доошоо нөгөө стандарт хэмжээсээ доошоо байгаа юм шиг байгаа. Энийг та тайлбарлаж өгвөл тэгээд хоолт ижилийн үндэсний судалгаан дээр болохоор бас яг хүүхэд эмэгтэйчүүдэд 90% нь хангалтгүй байх гэсэн нэг тийм тоо байсан. Тэгээд одоо гол нөгөө шалтгаанууд нь юу гэдэг юм бол яагаад юм бэ юм бол дэмийн дутлал ганцхан одоо бага насны хүүхэд ч юм уу жимсэн эмэгтэйчүүдийн дутлалын асуудал бол биш. Энэ одоо Монголын нийт хүн амын эрчүүд одоо настангууд сургуулийн хүүхдүүд ч гэсэн амарна. Ялангуяа дэмийн дутлал бага насны хүүхдийн дутлаас илүү сургуулийн насны хүүхдийн донд бүр дутлал нь илүү өндөр гэж гарсан байгаа. Тэгэхээр бид нар яг дэмийг хэдийд хэвийн түвшинтэй гэж үздэг вэ гэхээр цусан дах одоо ээлжид дэм 30 нанограмм миллилитр байвал энэ бол хэвийн түвшин энэ одоо хүний биеийг одоо дархлааг одоо хэвийн байлгах одоо ясны өсөлт хөгжилтөнд хэвийн байхад хангалттай үзүүлэлт гэж үздэг. 30-аас доош ороод ирэх юм бол энийг дэмийн дутал одоо хангалтгүй нөөц хангалтгүй байна гэж үздэг. Тэгээд энэ үзүүлэлт нь бүр ингээд нөөц хангалтгүй одоо гэсэн үзүүлэлтэн дотроо хэрвээ энэ дэмийн түвшин 20-с дотгошоо ороод ирэх юм бол 20 нанограмм миллилитрээс дотгошоо ороод ирэх юм бол энэ бол дутал дэмийн дутал одоо эмгэг байдал одоо бие махбодод одоо сөрөг нөлөө үзүүлээд эхэлнэ гэсэн тийм түвшин гэж тооцдог. Тэгэхээр яхаа шалтгаан мэдээж бас олон янз байна л да. Нэгдүгээрт ер нь бол витамин D-г хүн ер нь яаж юунаас авдаг вэ гэхээр хоёр замаар авч байгаа. Нэгдүгээрт нь нарны гэрлийн одоо ягаан туяаны нөлөөгөөр хүний арьсан дор одоо нийлэгддэг байгаа. Хоёр дахь арга зам нь хүн хоол хүнсээр авах хэрэгтэй. Тэгэхээр яг хоол хүнсний хувьд болохоор дэмээр одоо баялаг хүнс нь бол мэдээж далайн бүтээгдэхүүн тэнд дотор одоо загасны одоо тос ч юм уу тий. Мөн одоо малын дотор эрэхтэн одоо хүрийн илэг өндөг гэх мэт бүтээгдэхүүнүүд агуулгадж байна. Тэгэхээр манад харьцангуй одоо энэ бүтээгдэхүүний хэрэглээ бага байгаа юм л та. Тэрнээс гадна одоо яг арьсан дор нийлэгдэх одоо дэмийн их усрын хувьд гэх юм бол манайх ч яг нөө дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст оршдог жилийн 4 уйлралтай одоо яг арьсаа нөгөө дэм арьсан дор нийлэгжүүлэхийн тулд арьс чинь өөрөө наранд ил гарсан байх шаардлагатай байдаг. Тэгэхээр арьсаа наранд одоо ил гарах боломжтой одоо хугацаанууд ерөөсөө нэг 2 сар ч юм уу тий 2 сар ч юм уу ийм богино хугацаатай байгаа байхгүй. Дээрээс нь манайч яг нэг уртар гөргөргийнхэн байдлаар нарны одоо туяач нь ихц тусдаггүй ташуу тусдаг. Тэгэхээр нөгөө хитээгаан туяаных нь эрчим нь бага байт юм байна л та. Тэгэхээр энэ нь одоо яг дэмийг одоо арьсан дор синтезлэхэд бол хангалттай тийм түвшний хүрдэггүй юм байна. Зөвхөн хоёлаа нөгөө баримт нотлогоо судалгаа хийдэг гэд судалгааныхаа гол үр дүнгууд ярьсных яг ингээд судалгаа хийгээд нотлогоо гаргаж байгаа юм. Тэгээд энийг бас нүби хөхтөөсөө яаж ашигладаг гэдэг хөтөлбөрүүд дээр нь хийж байгаа одоо ажлууд дээр нь яаж бууж ирж байна. Бас нөгөө төрөөс явуулж байгаа бодлого те энэ том хөтөлбөрүүд дээр яаж шингээгдэж явдаг юм бол ялангуяа энэ нийгмийн үзүүлэлтийн төвөр судалгаа, хоол тэжээлийн үндэсний судалгаа бол ялангуяа хүнс хоол шимт тэжээлтэй салбарын одоо бодлого боловсруулахад хамгийн чухал одоо нотлого гаргадаг судалгаа гэж одоо би боддог. Тухайлбал одоо энэ судалгааны одоо дүн дээр үндэслээд хүнсний тухай хууль тий
энэний нотлогоо нэлэх бачир хүүхдийн хүнсний тухай хууль, баяжуулсан хүнсний тухай хууль, мөн сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль, тий хамгийн сүүлийн байдлаар одоо чихэрлэг ундаанд одоо онцгой албан татвар ногдуулах хууль гэдэг. Энэ бол зөвхөн хуулийн одоо жишээ гаргаад тэрнээс гадна одоо олон хөтөлбөрүүд те их хүүхэд нөхөн өрчгөө эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, хоол дэжлийн үндэсний хөтөлбөрээр маш олон ерөнхийдөө л хүнс хоол дэжилтэй холбоотой салбарын одоо бодлогод төр гол одоо нотлохоо болдог их сурвалжна гэж би боддог. Тэгээд яг манайх яг энэ гарсан үр дүн дээрээ үндэслээд ерөнхийдөө улс орны одоо хөтөлбөрийн хоол дэжлийн хөтөлбөрийн одоо гол одоо стратеги одоо үйл ажиллагааны чигтэйг яг энэ үндэс судалгааны үндсэн дээр одоо барьж боловсруулдаг. Түрүү нөгөө хоёлаа Дэвид миний дутагдлын шалтгаан гэдээ ярьсных одоо саяны таны бас хэлсэн том хөтөлбөрүүд мэдээж нөө зөвхөн эрүүл мэндийн салбарын эсвэл зөвхөн нөгөө хоол дэжлийн мэргэжилтнүүд бас хийх ажил биш нөгөө илүү юм хамтын ажиллагааны нэлээд шаардсан ажил юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр бусад нөгөө секторуудтайгаа нийгмийн бодлого хамгаалал гэдэг юм уу те яаж ингэж уялдаж хамтарч ажилладаг юм бол одоо явж байгаа юм цаашдаа төлөвлөсөн юм том ажлууд байвал та болцочлох уу? Тэгэхээр мэдээж хоол дэжэл хүн амын хоол дэжэл гэдэг чинь хүн хаана байна тэр газар ерөөсөө яг хоол зайшгүй яригддаг. Тэгэхээр бид нар бол мэдээж олон салбаруудтай тухайлбал одоо эрүүл мэндийн салбартаар бид нарыг хоол дэжлээс хамаарал нэмгийг одоо хэрхэн илрүүлж дэмжлэх үү, хэрхэн үйлчлэн сэргийлэх үү гэдэг дээр хамтарч ажиллаж байна. Боловсролын салбартаа бол ерөнхийдөө сургуулийн цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсийн хэрхэн одоо чанартай шимтэж жилтэй хоол хүнс хүүхдэд өгүүлэх үү. Мөн одоо хоол шимтэж жилийн боловсролыг бага наснаас нь хүүхдэд олгох чиглэлээр те ажилладаг. Мөн одоо нийгмийн хамгааллын салбар дээр л ерөнхийдөө хүүхд төрсний дараа нөгөө бид нар 6 сар хүртэл эхийн сүгээр дагнан хоолох хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхэд эхийн сүгээр дагнан хооллохын тулд ээж бол 24 цагт одоо хүүхдтэйг хамт байх хэрэгтэй. Тэгэхээр яг энэ ээжүүдэд одоо цалинтай одоо чөлөө олгох, хүүхдэд хөхүүлэх цаг гаргах тий мөн одоо жишээ нь амжиргааны одоо баталгааж төвшнгөөс одоо доогуур амьдралтаа өрхүүдэд хүнсний талан олгох гэдэг хөтөлбөрүүдийг бол засгийн газар хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна бас нэг чухал салбар бол хүнс одоо хоол дэжлийн байдлыг сайжруулахад чухал үүрэгтэй нь болохоор усан хангамж, ариун цэврийн байгууламж байгаа. Тэгэхээр хүн эрүүл байхын тулд мэдээж анхдагч хэрэгцээ бол эрүүл цэвэр аюулгүй усаар одоо хангагдсан байх хэвээр тэгжиж одоо процесс солилцоо явагдана. Тэрнээс гадна мөн ариун цэврийн байгууламж тий хангалттай хүлцээтэй байснаар бид нар халдвар тархахаас хамгаална. Ингэснээр одоо хэрвээ халдвар тархаад гүйлэл суулгалт те ингээд нэмэгдчих юм бол ингээд хоолоор авч байгаа шимт байцаа шимэгдүүлж чадахгүй болчдөг. Тэгэхээр хүүхдүүд ингээд өсөлт хоцролт хоол дэжлийн тодтолд ордог. Тэгэхээр энэ салбарууд бол маш чухал үүрэгтэй. Түрүүн та нөгөө хөхөр холлох гэснийх одоо 8 сард манайх чи нөгөө breast feeding week гэдэг хөхөр холлох 7 хоног аян өрнөд шүү дээ. 8 сард төгсөж байгаагийнх та тэрнтэй холбоотой юм ярил зарим ээжүүд бас сайн ойлгодог шүү дээ. Зөв юм уу, буруу юм уу, яг ашиг тус нь юундаа байдгийг бол та нэг хүүхдээ хөхөр холлох тал дээр зөвлөгөө өгөөч шинэ ээжүүдэд ялангуяа. Хүүхэд болгон хүн болгон эрүүл хаалгах хэрэгтэй тий. Тэгэхээр ялангуяа дөнгөж төрсэн нэраа хүүхэд ер нь бага насны хүүхэд 2 хүртэлх насны хүүхдийн хувьд бол эрүүл хоол гэдэгт эхийн сүгээр хооллох, хөхөр хооллох бол хамгийн одоо эрүүл хоолнд байждаг. Тэгэхээр бид нар яагаад ингэж хөхөр хоолд ялангуяа төрөнгүүт нь 1 цагийн дотор ангир уургаар амлуулах одоо чухал ач холбогдолтой вэ гэхээр эдгээр маань болохоор ер нь яг хүүхдийн одоо хамгийн ихний одоо тархлааг одоо бий болгодог уураг те иммуноглобулин тэгээд ТБ лимфоцит гэдэг дархлааны эсүүд энэ бүгд эхийн сүгээр дамжиж хүүхдэд орж идэг. Тэрнээс гадна одоо нэлээд олон өвчлөөс хамгаалах одоо бусад бодисууд дархлааны идэвхтэй бодисууд ингээд авч идэг. Тийм болохоор маш олон судалгаагаар эхийн сүгээр хоолсон
эхийн сүгээр хоолт нь бол ер нь хүүхдийн мэдээж дархлааг дэмжиж зогсохгүй хоол нь болно. Тэрнээс гадна хамгийн чухал арга хэмжээ нь бол хүүхдийн амь насыг хамгаалах хамгийн чухал интервенц гэж үздэг. Тэгэхээр яг манай хүүхдийн эмчнэр одоо бас айгүй сайн мэднэ те. Хөхөөрөө хоолж байгаа хүүхэд бол одоо зүгээр сүүн тижилээр өгж байгаа хоолж байгаа хүүхдэд харьцуулахад хатгаагаар өвдсөн байсан ч суулгалтаар өвдсөн ч байсан ч одоо өөр ямар нэгэн халдварт өвчнөр өвдөх эрсдэл бол маш бага. За өвдлөө гэсэн байхад өвчний хүндрэх нь одоо маш бага. Хүндрэлээс шалтгаалсан одоо эндэгдлээс хамгаалдаг. Тэгээ тийм болохоор бид нар биеийн хүүхдийн сан одоо байгуулагдсан цагаас эхлээл эхийн сүгээр хооллох бол тэ хүүхдийн хамгийн одоо амьдралын хамгийн анхны дархлаа гэдэг энэ тал дээр маш одоо идэвхтэй ажилтдаг. Ерөнхийдөө бид хэдийн бэлдсэн асуулт маань л дуусч байна. Гэтэ сүүлийн асуулт илүү нөгөө юм хооллох орчинтой холбоотой асууя гэж бодлоо. Ерөнхийдөө бас үзэж байгаа нөө эцэгчүүд хүүхдүүдэд танд энгийн зөвлөгөө өгөхөдтэй одоо яаж хоол хүнсээ эрүүл гэж зөв сонгож өдөр тутамдаа хэрэглэх үү? Эрүүл хоолыг гэвэл хамгийн гол нь бид нөгөө мэдээж ялангуяа хүүхдийн хувьд амтны гаралтай ураг тий жимс ногоо сүм бүтээгдэхүүн одоо үр тариа бүтээгдэхүүн мэдээж олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байгаа. Гэхдээ энэ дээр хамгийн одоо бидний анхаарах зүйл бол хит боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн ялангуяа чихрийн хэрэглээ. Энэ бол үнэхээр одоогийн нийгмийн хамгийн том асуудал бол чихрийн хит хэрэглээ гэдэг байгаа байхгүй. Энэ бол тэгэхээр энэ дээр л хамгийн анхаарах хэрэгтэй байгаа. Тэгэхээр бид нар хит боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн гэхээр бас хүмүүс бас нэгсэн ойлгохгүй байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр хит боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн гэдэгт бид нэр юу одоо ойрлуулад байгаа вэ гэхээр одоо хүнсийг бид нар ингээд боловсруулдаг штэ. Гэхдээ яг хит боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний хувьд болохоор бүр хүнсний бүтээгдэхүүний бүр бодис болтолн задлалчдаг. Бодис болтолн задлаад буцаагаад хэлбэржүүлээд өнгө бодог оруулаад одоо амтлагч одоо өнөр оруулагч гэсэн бүтээгдэхүүн юм байд ингээд хэлбэржүүлсэн. Ер нь ингээд хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихад хэрвээ тэр шошгын дээр ингээд уншихад таны мэдгүй ямар нэгэн одоо хийж мэдгүй амтлагч өнөр оруулагч оруулсан байвал энэ хит боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн. Ягаад тэр чинь маш хямдхан хүнсний бүтээгдэхүүнээр удаан хугацаанд те бараг одоо дэлгүүрийн лангуун дээр хэдэн жил болдгийн тийм болох бололцоотойгоор хадгалах одоо маш олон бодис нэмсэн одоо тэгээ хүмүүсийн одоо амтлага мэдрэмжтэнд нь тааруулаад чихэр давс өөхт бас ингээ хэмжээгээр нэмсэн бүтээгдэхүүнүүд байгаа. Ерөнхийдөө хоол тэжээлийн одоо мэргэжилтнүүд юу гэж зөвлөж байгаа гэхээр чихэр бид нар хоол хүнсэндээ нэмж хэрэглэж байгаа. Тэгээ нэмж хэрэглэж байгаа чихрийн хэмжээ бол хоногт 6 цайны халбагаас илүү байх хэрэг байвал та эрүүл байх болцоотой гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар нэг чихрийн хит хэрэглээ бол зөвхөн шүд хорхойлдуулах ч юм уу эсвэл зөвхөн ингээд тархлуулаад одоо илүүдэл илчлэг гэж ойлгож болохгүй. Энэ маань өөрөө одоо чихрэнд дагуулгадж байгаа тэр фруктоз бол яг архитай адилхан хүний биед хортой нөлөөтэй. Мэдээж яхаа тодорхой хэмжээнд бол элэг задлаад ингээд бол хүний бие махбод ингээд процесс солилцоонд зарцуулна. Гэтэ элэгийн одоо задлж чадхаас илүү хэмжээний одоо хоногт жишээ нь 12 граммаас дээш фруктоз ингээд хэрэглээд эхлэх юм бол энэ бол яг алкогольтой архитай адилхан хүний биед хортой нөлөөтэй. Чихрийн шижин одоо элэг өглөлт те зүрх судасны өвчин, тэмдэгтгий сэтгцэн эрүүл мэндэд хүртэл депрессийн одоо гол шалтгаан тэгээ одоо анхаарал төвлөрөхгүй байх одоо гах шалтгаан гэх зэрэг маш хортой учраас бид нар хит боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн чихэрлэг одоо ундаа чихрийн агуулмж хит өндөр хүнсний бүтээгдэхүүн хүүхдэд битгий өгөөч. Тэрний оронд та хүүхдэд амтны гаралтай уургийн бүтээл одоо Монгол одоо мах байна те сүм бүтээгдэхүүн байна, жимс ногоо, үр тариан бүтээгдэхүүн. Өшөө дээрээс нь бид нар хүүхдийн хувьд бол өөх тосыг бас хоригддаггүй. Ягаад тэгэхээр эн чинь хүүхдийн тархины одоо өсөлт боожлтонд бол өөх тос одоо гол суур материал байгаа тий. Тэгэхээр ийм л зөвлөгөө өгөхөөр байна. Тийм ээ. Нөгөө 6 халбагаас илүү чихэр хэрэглэж болохгүй гэдэг чинь хүмүүс яг нөгөө
бүр яг ингээд 6 ширхэг халбаг одоо цайндаа хийгээл уухаар боддсон юм шиг байна. Тэгэхээр нөгөө бусад одоо идэж ууж байгаа зүйлд нь бас нэг баг хэлбэрээр хэдэн грамм гэдэг нэг чихэр нэмэгдсэн. Эдгээр нийлээд юм билээ шүү дээ. Тий. Аха. Тэгэхээр ерөнхийдөө бас яг энэ зөв асуулт байна. Хүмүүс яа би одоо чинь цай кофе уухдаа чихэр нэмдэггүй гэдэл гэж яддаг. Тэгчээд л нөгөө яг дэлгүүрээс худалдаж авсан нөгөө хүнсэн дотор нөгөө далд чихрийн агуулмж айл гэдгийг нөгөө үйлдвэрлэгч чинь хүнсээ бүтээгдэхүүнээ зарахын тулд маш ихээр нэмсэн байдаг. Тэгээ сүүлийн үед яг зүгээр яг манай улсад яг далд чихрийн агуулмжаар хүн хоногт хэдэн хэмжээний чихэр идэж байгааг бол хэмжээгүй байна. Гэтэ Америкт судалгаагаар бол 40-50 г фруктоз гэдэг чинь бараг 100 г чихэр өдөрт хэрэглэж чинь гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар аливаа одоо хүнсний бүтээгдэхүүн авахдаа энэ далд чихрийн агуулмж гэдгийг бас бодолцож байгаа. Нөгөө орц найрлагаас харна тий. Таны нөгөө сая орц найрлагыг яг уншаад үзээ. Тэгээд өөрөө чи мэдэхгүй юм байвал юм. Энэ бол хит боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн. Наа чи бас гоё тий. Тийм ээ. За цаг гаргаад бид нартай ярилцсан баярлалаа. Баярлалаа. Урьсан маш сонирхолтой ярилцлага байлаа.